Ховд аймгийн Даруй сумын нутагт 141 сая тонн нүүрсний нөөцтэй гих хөшөөтийн ардын лиценз эзэмшигт хятадын 100 өрөнгө оруулалттай компани тус уурхаагаас нүүрс олборлуулахаар хятадын компанитай гэрээ байгуулсан байна. Тус компани 3 жилийн хугацаатаагаар хөшөөтөөс нүүрс олборлох ачаах тээвэрлэх үйлчилгээг хариуцах юм байна. Сод Монгол Синчойл компаниудын зарим шатхуун түгээх станцын салбараар өчигдөр өглөө дизель түвших зарахгүй байгаа талаар мэдээлэл гарсан байна. Энэ талаар Синчойл компани зүгээс түр хугацааны засвар хийсэнтэй холбоотойгоор дизель түвш олохгүй байсан гэж мэдгдсэн байна. Казак түмний соёл урлагийн алтан мөргөд 3 дахь удаагийн наадам энэ сарын 9-10-ны өдөр Налайхын зүүн хойд тэрэж явах замын зүүн талд болно. Энэхүү наадам Монголын үндэстэй угсаатны соёлын олон төв туламжлалыг хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Казак үндэсний өв уламжлал соёл урлаг ёс заншил, спортын төрөл зүйлийг иргэд олон нийтэд сурчсан найруулах зорилготой ажээ. Нийслэлийн тээврийн газар замын хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн замын цагдаагийн газраас хамт нийтийн зорчигч тээврийн үйлчлэгийн зөвшөөрлгүйгээр тээвэр эрхлэгч иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хэн шалгалт хийсэн байна. Шалгалтаар нийтийн зорчигч тээврийн үйлчлэгийн тавих ерөнхий шаардлага, стандартыг хангаагүй 8 зөрчил, автотээврийн хэрэгслээр ачаа зорчигч тээвэрлэх 4 зөрчиж хууль бусаар зорчигчийг илүү үнээр тээвэрлсэн 64 зөрчил, нийтийн зорчигч тээврийн цагийн хуваар болон чиглэл баримтлаагүй 19 зөрчил илэрсэн байна.